сонсогч та бүхэндээ өчигдөр мэндийг хүргэе. Дэлхийн монголчуудын хэмжээл радио 88.3-аас 7 хоногийн даваагаас баасан гарагийн 20 цагаас хүргэж байгаа 22 цагаас хүргэж байгаа томчуудын шууд нэвтрүүлгийн чихвчээ зүгээрээ болоо эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдөр 2025 оны 4 сарын 4-ний баасан гараг студид хөтлөгч Ами, найруулагчаар Борхуугийн Чинбатнаар ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтраалагчаар 21 төрлийн нэр төрлийн үр тариа, 8 төрлийн ногоон орсон эрүүл солонгос жигнэмэг болох грин веж рол, криспи рол, замун терапиуны цаг ирлээ өвдөж цагаа буугаад терапиу хамтран ажиллаж байна. Энэхүү томчуудын шууд нэвтрүүлгийн 162 дахь дугаар хүрэхэд бэлэн боллоо. Тэгээ цагтлуудаа илгээж байгаа сонсогчдоо маш их баярлалаа. Цагтлуудаа илгээх гэж байгаа сонсогчдоо хаягаал байдаг. Амэд MJL радио Zcom руу та мэйлээр цагтлуудаа илгээж болох нь за мөн манай аппликейшны гар утсандаа татаж суулгаад аппликейшныхаа цэс хэсэг рүү орохоор шууд илгээх гээд байгаа. За тэрэн дээрээ дараад орвол таны цагтл хамгийн урдаар хүрээд ирэх юм шүү. За мөн хувьд чатаар ч гэсэн цагтлуудаа илгээдэг сонсогчдоос баярлалаа. Тэгээд пэйж руу чичүүлнэ ер нь бол хаашаа л бол хаашаа явуулж болно. Тэгээд тараагаад ингэж авах хэрэгтэй хүмүүс нь авчдаг шүү. Цагтлуудаа сонсох гэж байгаа сонсогчдоо баярлалаа. За та өөрт тухтай байрлалаа олж суугаад чихвчээ зүгээд кофе цаагаа төхөөлөн цагтлуудаа хүлээж аван сонсорой. Өнөөдөр уншиж танилцуулахаар би 5 цагталтай сууж байна. Ингээд эхнээс нь цагтлуудаа уншиж хүргье. За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Би одоо их сургуулийн оюутан намайг А гэдэг юм. Хүн ер нь хүнийг хажууд байх үед нь хайрлах ёстойг их л хожоо ойлгосон үе болж өнгөрлөө дөө. 10 жилдээ би нэг тийм дараахан хүүхэд хүмүүс бараг л намайг байгаа байхгүй ч мэдээдгүй сургуультай таньдаг өнгө ивэл хэдэн найзууд маань л байлаа. Ямар ч үед хин хинийхээ амьдралд хамгийн тийм том бэлэг болсон тийм л хүмүүстэй би найзалсан. Хүнд жинхнээсээ хайртай болно гэдэг ямар өрөвдөлтөй болохыг би 10 жилээ төгс үедээ л ойлгосон юм. Намрын ихэнх сар хичээлийн баяр нилээд өнгөрөөд миний хайртай хүн маань над руу найзаараа дамжуулж юм хэллээ л дээ. Чамд манай найз сайн гинэ гэдэл би яг юу гэх гэдгээ очроо олохгүй ихэд гайхаад надад одоо хүн сайн болоод байх чөтө юу болж байна гэдэл хэд хоног бодож байгаад ихэд сонирхол татаад найзаас нь нэлээн асуусан байжгаад фэйсбүүкийг нь олж авсан юм. Би ч нэг сайн үргэлжлэлийн талаар мэдэхгүй ихэндээ сандарч тэнийг юм зөндөөл хийсэн. Хаяа бас сонин уурлахаараа нам болдогч юм бодоод хажууд нь хүн байгаагч тоолгүй яваад өгдөг нэг юм байсан юм. Би ч төгс анги, ээш, эрх авах шалгалт гээд их завгүй. Түүнтэй ч цаг завгаар ах нь багсаад хаяа муудалцаад хоёр тишээ болоостой. Хэдий муудалцаж маргалцсан ч эвлэрээстэй. Гэхдээ энэ бүхэн зүгээр байхгүй мэдээ шүү дээ. Баг багаар анцаа үүсэтэй. Хин ч үнийг мэдлэхгүй явсаар л. Эрх авах шалгалт ч төгсөөр их сандарч байлаа. Давтлага улам бүр ихсэж нэг л мэдэхэд уулзалгүй хит хонсон байсан. Тэр үед бас л муудаа дэв тэрнжингүй явхаасаа өмнө ядаж нэг өнсөөлөл хайрын тэнцгээд байна гэд тэгж нэг гуйн байж нэг л удаа уулзлаа. Үүнээс хойш олон удаа муудалцсаар л хүүхдийн баяраар бид хоёр нэг сайхан хуучин шигээ байх гээд уулзсан юм. Өмнө байсан шигээ аз жаргалтай гэхдээ сэтгэл нь хагарч бутраад их л хэцүүхэн харагдаж байсан да. Тэр үедээ ч юу ч хэлэлгүй түүнтэй хамт байвал юу ч байсан болох юм шиг сайхан л өнгөрсөн. Баяр өнгөрөөд 2-7 хоног болоод бид хоёр хөөхөн үртэй болсноо мэдсэн юм. Нэг нь төгсөх анги, нөгөөх нь ахлах анги. Эхэнтэй гоё байсан ч дараа нь яах вүлээ гэж их л бодсон. Хэсэг нэлээд ярилцсныхаа дараа бид хоёр үрээ төрүүлж хамт сайхан амьдрах талаар шийдэл төрсөн юм. Манай хүн их бие муутай, өөрөө хүүхдэрээ байж хүүхэдтэйг их л хэцүүхэн шиг байсан. Үе ааш нь өөрчлөгдөөд гэхдээ тэрний хөөрхөн. Нэг хөдөлгөө би их сургууль тэнцээд хотод ирж сурахаар болоод бид хоёр хол байхаар болсон юм. Тэр үеэс л бүх зүйл ихсэндээ. Хол байх тусам л бид хоёр өдрөөр хүнд ирж эхэлсэн. Эмэгтэй хүн давхар биетэй бүхнийг ганцаараа хийнэ гэдэг тэр жоохон хүний хувьд их л хэцүү байсан баг. Бид хоёр аав ээжүүдтэй хэлэлгүй нуугаад төрсний дараа хэлэндэ гэж бодсон ч одоо ч бүгд нуугдмал байгаа. Баг багаар гидсэн томорсон тэр маань биеинд дийлэхгүйгээд дутуу төрхөөр болсон юм. Төрөлд ямар хүнд байдаг гэлээ дээ. Тэр үед би хамт байж чадаагүй. Тэрэндээ ягаад ч юм харамсдаг. Төрөх үед нь хамт байж чадахгүй дээ гэдэл. Хамт байж чадсан гэж найзуудаас нь сонсоход ээжигээ дуурайсан хөөхөн охинтой болсон гэхийг нь сонсоод эцэг хүн их баярлсан. Тэр тусмаа охинтой болсон гэж сонсоод хайраар дүүрч байгаа юм чинь. Тэр л хамгийн сайхан байсан. Эцэг хүн аа болох тэр мэдрэмж.
Охинтойгоо уулзах юмсан гээд эхнэр дээрээ очиж аз жаргалтай сайхан амьдрандаа гэж бодоод үдээ хөрлөө. Цагаан сар болоод их хэл зүйл бодогдно. Эхнэртэйгээ уулзаад охинтойгоо цуг хадмынхаараа ороод жинхэнэ ёстой алаад үе гэж юм бодсон байсан бүх юм эсрэгээрээ болсон. Юу болсон гэхээр охиныг маань ээжийнх нь имээ аваад явчихсан байна. Би гэдэг хүн охиноо харахын хүслэн болсон байсан юмсан. Нав сэтгэлээр унаад эхнэртэйгээж таарамжгүй болчихлоо. Яаж ч гуйсан над руу сэтгэлээ нээхгүй охинтойгоо хоёулаа амьдран гэхээр нь би гэдэг хүн ямар их буруу зүйл хийснээ сүүлд нь ойлгосон. Ямар ч харилцаа байсан үр хөвгчтэй босно л бол юу ч битгий нуу гэдгийг тийм хөөрхөн хүн чам дээр ирж байхад чи зүгээр л түлхээд явуулж байна л гэсэн үг. Гэхдээ бид хоёр муудалцах болгонд үүссэн тэр ан цав энэ үд мөсөн бутарч үнс болсон доо. Хэдий хамт байж чадахгүй ч гэсэн тэр хоёроо ганц удаа харвал би хамгийн баян нэгэн болох байх. Энэ цагтлаараа юу хэлэх гээд байна гэвэл залуу хосуудтай хэлэхэд хайр сайхан. Гэхдээ нэгнийгээ бити хад чулуу болтол гомдоогоор. Хамт байхад амьдрал угаасаа урд чинь сүгдэх учраас хажуудаа байгаа нэгнээ хайрлаж халамжаар битгээд утаагаарай л гэсэндээ бичлээ. Магадгүй хэрвээ чи минь сонсож байвал намаага үнэхээр их уучлаарай гэсэн байна. Яа тэгэхэд манай нэвтрүүлгийг хэрвээ сонсдог бол хүрсэн бахаа гэдэгт найдаж байна. Тэгээ сонсогчдоо бүгдэнд нь өчигдөр мэндийг хүргье. Үргэлжлүүлэн хамтран ажиллагчаа танилцуулаад дараагийнхаа цагт руу орно. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар 21 төрлийн үр тариа 8 төрлийн ногоон орсон эрүүл солонгос жигнэмиг грин бэж рол криспи ролыг танилцуулъя. За бүтээгдэхүүн дээр 29 гэсэн тоо тавьсан байгаа. Энэ нь болохоор 21 төрлийн үр тариа 8 төрлийн ногоон орсон эрүүл бүтээгдэхүүн гэсэн утгатай. Солонгосын дээд зэрэг үр тариагаар хийсэн тосон чараагүй жигнэж болгосноор хүнд хор нөлөөгүй үйлдвэрлэхийн хавцад чиг байдаггүй учраас бактери үржихгүй нөөцлөгч бодисгүй юм байна. Тэгэхээр хугацаа уртцагч байхгүй гэсэн. Химэл өнгө оруулагчгүй, гурил авахгүй, бага насны хүүхдүүд идэхэд тохиромжтой. Аманд яг юм уусан тэгээд хоолоод нэг тэглээд хахахгүй. Өсөж байгаа үед идэхэд үл даачна. За сургуулийн насны хүүхдүүдэд заримд нь өдөр нөгөө хичээлд явахад нь цүнхэнд нь хийгээд явуулчихвал тохиромжтой юм билэ. За магадгүй одоо нөгөө дэглэн бариад эхэлчихсэн бол та хоолны дэглэн барьж аваад идэхэд тохиромжтой юм байна. Хаанаас авах гэхээр GS25 FS зэрэг сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалагдаж байгаа. Холбогдох утасны дугаар 8812 9970 86 84 86 55 гэсэн дугаараар байна. Баярлалаа хамтран ажилласан 21 төрлийн үр тариа 8 төрлийн ногоон орсон эрүүл солонгос жигнэг болох грин бэж рол криспи рол байлаа. За баярлалаа. Үргэлжлүүлэн дараагийнхаа цагт руу орноо. За дараагийн цагтл маань зөвлөгөө хүссэн нэлээд урт юм цагтл байсан. Тэгээ заавал уншаад өгөөрэй гэсэн болохоор уншиж өгч байгаа. Тэгээд нөгөө монголоор бичээгүй маш их товчилж бичсэн учраас зарим нэг үг нь алдаатай уншиж өгдөө тийм ээ. За энэ тгүү цагтлыг тавхлаа орж хүргэе. Сайн байна уу? Радиогийн хамт олон монголчуудаа сар шинийн мэндийг хүргэе гэж байна. Энэ нөгөө дараалалаараа ингэ яваад л хахаар цагтлууд мань хоошлогдоод байгаа. Гэхдээ тэнийг цагтлыг бол заавал уншина. Та нар маань тарган тавтаа онд мэнд сар шиндээ сайхан шинжилж байна уу? Та нартайгаа өөрийн амьдрал жаргал зовлонгоо хуваалцаж өөрийнхөө нуруунд дээрх хүнд ачаанаасаа жоохон ч гэсэн хөнгөрөх болов гэд энэ радиогийнхаа хамт олонд түүхээ хүргүүлж байна. Та бүхэн буруу үйлдэлийг минь уучилж надад багч болов сэтгэлийн тэнхээ хайрлаач гэж хүсэж байгаамаа. Би одоо 42 настай. 5 сайхан хүү охтуудын ээж байгаа юм. Аав ээжийнхээ эрх охин нь байлаа л да. Бараг л үлсэж даарч байсангүй. Ээж аав хоёр маань ч намайг сургуульд маань суралцуулж хүнээс дутуу явуулж үзээгүй. Аав ээж хоёроо санаж байна гэд сургуулаа орхиод л гэртээ хүрээд ирдэг байлаа. 20 наснда нөхөртөө хайртай болж нэг гэрт амьдарч эхэллээ. Нөхрийн маань амьдралаа сайнгүй бараг л хоосон хонож байсан уюуд л дээ. За жоохон бэкграунд асуулчих. Уюуд л дээ. Анхны охиноо түргүүллээ. Гэтэл нөхөр арх уугаад ажил хийдэггүй, байнга л зодож нүдэн дээр минь хүүхэн авчирч гэртээ хондог байсан. Би яах вэ? Уучилдаг зангаараа өгтлээ зодуулсан ч уучилдаг тэр болгонд нь гомддоггүй байсан юм. Миний буруу байсан ч зөв байсан ч тэр хүнээс би дандаа уучлал төрүүлж гойдог байлаа. Хоолтой хоолгүй хондог байлаа. Ээж, эгч, ах нараасаа энэ бүхнээ зохицуулаад би л аргалж чаддаг байсан юм.
Аав ээж хоёр маань гэрээсээ мах гурил мөнгө дандаа явуулдаг байж лээ. Ингээд удалгүй хоёр дахь сайхан залуу маань төрлөө. Бас л нөгөө амьдрал. Арх ууж ирээ зодно, хүүтэн өвөл гатаа хондог үуч бас зөндөөл байлаа. Аргаа бараад салж сарниж үзлээ. Энэ хугацаанд айлын гэрт хүүхнүүдтэй байдаг л байлаа. Гэхдээ хэцүү. Айлын гэрт хүүхдүүдтэйгээ байдаг л байлаа. Гэхдээ тэр нь хэцүү. Миний муу эгчмэн л байдаг юм а дандаа л гэртээ боломжоор л байлгана. Ингээд нэг өдөр аав маань хороогийн жамаар бурхан боллоо. Удалгүй жилийн дараа ээж минь ч өнгөрлөө. Ингээд миний сэтгэл энтерч эхэлсэн дээ. Удалгүй 2 жилийн дараа 3 дахь хүү маань төрлөө. Хүү маань хөгжлийн бэрхшээлтэй төрсөн юм. Одоо 14 настай. Өтгөнөө барьж чаддаггүй байнгын асархаанд байдаг их хэцүү хүүхдэлтэй. Нөхөр маань байн гуухан багсаж хаяал нэг уудаг боллоо. Ингээд 8 жилийн дараа 4 дахь хөөхөн охиноо төрүүллээ. Амьдрал нь ийм байж яасан ч олон хүүхэд төрүүлдэг юм дээ гэж битгий шүүмжлээрээ. 2 жилийн дараа хөөхөн хүүтэй боллоо. Ингээд л би 5 сайхан үртэй болсон юм да. Одоо баг хүү маань 3 настай. Энэ олон жил бидний амьдрал нэг өөдөө гарсангүй. Би одоо ажил хийдэг юм. Нэг байгууллагт үйлчлэгч хийдэг. Гэхдээ би түнхний мултралтай бараг л Монголд имжлэх боломжгүй тэжээлгүй болоод яс нарийсгах гэж ах шиг байна. Нарийсгах Туркэд үе солиулах хагалгаа хийх шаардлагатай гэсэн онцтой л яваа. Хүлээж ирээд ажиллаа хийгээд байрныхаа мөнгийг хүүхдүүдийнхээ өмсөж идэх зуухыг зохицуулаад явж л байна. Хоёр хүн маань жаахан твч ээжээ хүүхдүүд нь асарнаа эмчлүүлнэ гэд байнга л харагддаг юм. Охин маань хүний хүн болоод яваад өгсөн. Том хүн маань одоо 16 настай. Ийм л амьдралаар үргэлжилж би нөхөртөөгөө 23 жил амьдрахтаа ганц урмын үг сонсож байсангүй. Байнга л болж бүтэхгүйг сонсдог. Ажлаа тараад гэртээ харахаар л байнга хоошоо хараад хэвтчихдэг. Буруу хараад л гэсэн үг бахал та хэвтчихдэг байлаа. Тэгээд л би харагдаад л босгон доо. Одоо би үнэхээр залхаж байна. Та нар минь надад зөвлөөд өгөөч. Би үнэхээр ядраад байна. Миний түүхийг уншиж өгөөд Монголын сайхан ард түмнээс зөвлөгөө авч өгөөч гэж хүчээнгүйлэн гойж байна гэсэн байна. Хин ч одоо 23 жилийн амьдралаар амьдарч 5 хүүхэдтэй өөрөө гахалгаанд орхон штэ. Хүү нас хөгжлийн бэрхшээлтэй яаж тэсэж давж туулж амьдраа вэ гэмээр амьдрал ах юм. Үнэхээр шантарч байна гэдэг нь одоо яг салах гад л учраа олохгүй байгаа юм болоо даа л гэж бодлоо. За тэгээд манайхан команд хэсэгт зөвлөгөө бичээд өгөөрэй. Тэгээд ямар ч гэсэн нэгч маань өөрөө сонсож байгаа. Үргэлжлүүлэн нэвтрүүлгийн дэмжээ ашигчид танилцуулаад дараагийнхаа цагт руу оръё. Нэвтрүүлгийн дэмжээ ашигчаар Toyota Top Motors төвд 5-7 хоног 5 төрлийн өөр бэлэгтэй автомашин тос солих аян эхлүүлсэн байгаа юм байна. Тэгэхээр Toyota-гийн албан ёсны дийлэр Top Motors төвд бүх төрлийн Toyota болон Lexus автомашиныхаа хөдөлгүүрийн тосоо солиулаад гарын бэлэг авна. За давхар 7 хоног бүрийн топ бэлэг хийсэн болох боломжтой болжээ. 7 хоног бүрийн гарын бэлэг болон топ бэлгүүдийн мэдээллийг Toyota Top Motors Facebook хуудасаар нь зарлагдаад явна. Тэгэхээр энэхүү урамшуулалт 5 сарын 7-ны дуустал явагдах бөгөөд нийтдээ 5-7 хоног үргэлжлэх юм билээ. Дэлгэрэнгүй мэдээллийн 77 77 80 90 77 77 80 дугаараас лавлаж асуугаарай. Нэвтрүүлгийн дэмжээ аялагчаар Toyota Top Motors байлаа. Баярлалаа. Зэ хамтдаа сонсогчдоо баярлалаа. Бүгдэнд нь өчийн мэндийг хүргэе. Яг ер нь тухайн үед нийгэм нь өөрөө тийм байсан юм шүү дээ. Гэр бүлийн хүчирхээлэл зодоонууд ингээд байх ёстой юм шиг л гадаадд ч бас Монголд ч бас одоо инх цаг ирээд арай өөр болж байгаа даа л гэж бодох юм даа гин. За инх цаг ирсэн чинь биш л юм шиг байгаа юм да. Ер нь жоохон чимээгүй л гэр бүлийн хүчирхээлэл гэдэг юм чинь далд чимээгүй байдлаар л явагддаг болчиход байгаа шиг байгаа юм да. Юуны төлөө ингэж өөрийгөө гаргуунд гаргаж амьдэрдэг юм бэ? Хэцүү ч юм да. Одоо цаашдаа өөрийгөө бодож жоохон хайрлах хэрэгтэй. Яаж тэр ээж аавын хайраар өссөн юм хэрэгтэй бэлээ дээ. Хүчтэй байгаарэ гэсэн байна. Ингээ өргөжлүүлэн дараагийнхаа цагт руу оръё. Дараагийн цагт л бол одоо манайхтай хамтран ажиллаад бас нэлээдгүй хугацаа өнгөрүүлжлээ. Хөөрхөн зүрх төрийн бас байгууллагын 16 цагтлыг би ээлж дараалал уншиж хүргэж байгаа. За нэг тэрбумаараа тэмцэе гэдэг юм төслийг хэрэгжүүлээд нэлээд удаа явсан. Энийн яахсан гэхээр одоо яг гэр бүлийн хүчирхээлэлд өртсөн. Дээрээс нь бага насндаа бэлгийн хүчирхээлэлд өртсөн. За бага насндаа биш юм а гэхэд ер нь бэлгийн хүчирхээлэлд өртсөн. Тэрийг хин нэгнээс нууж амьдарч байгаа юм даван тулагчд яг бодит түүхээ бичиж явуулсан цагтлуудыг уншиж хүргэж байгаа. Ингээд дараагийн цагтлыг та бүхэндээ хүргэхээр нэгэн даван тулагчийн цагийг бэлтээ сууж байна. Ингээ хүргэе.
Сайн байцгаана уу? Би бол 20 гарсан залуу эмэгтэй. Өөрийн амьдралын тухай бичгээр шийдэж уг захиаг илгээж байна. Ухаан орсноос л хойш аав маань архи удаг байсан юм. Хүмүүс хүүхэд нас руугаа буцаж очих юмсан гэж ярьдаг бол би хүүхэд насаа дурсахаас ч айдаг. Архичин эцэгтэй байх ямар байдаг вэ? Мэдээж аимшигтай. Орой бүр, шүн бүр чиний ээжийг, чиний эгч, ахыг чинь зодож гэмтээж, ямар нэгэн зүйлийг эвдэлж, чамааг болон чиний хайртай хүмүүсийг доромжлно гэд та нэг төсөөлөд үзтээ. Аавда шүнжин суран бүсээр зодуулж, хоолоогоо болгосон эгч минь хичээлдээ явахдаа улаан ирээн босох хоолоогоо нуух гэж хоолоодоо цам сумсоод явдаг байсныг би маш сайн санддаг юм. Хин нэгэн хаалга нүдэх тутамд айж зочиж аавал биш байгаасаа гэж дотроо гордлох тэг хаалганы нөхөр хардаг байлаа. Аав гэдэг хүн хүний хань гэж ийм хүн байдаг юм бол ирээдүйд хүнтэй сууж амьдрал зохиож яг яах юм бэ гэж их л бодсон. Хэдэн хүүхдээ боловсралтай болгох гэж ажилдаа дарагдан ядраад ирдэг ээжигээ маш их өрөвдгийн сацуу би одоо маш их гомддог. Амгалан тайван амьдрах боломжийг минь хүүхэд насыг минь надаас хулгайсан юм шиг санагддаг учраас. Яагаад тэгэхээр ээж маань ааваас эдийн засгийн хувьд хараат биш утгал салах нь зөв гэж боддог байсан. Ээж та ааваас салаад өгөөч гэж олон дахин гуйсан ч ээж маань хизээ салаагүй. Ханаа хэцүү байдалд нь хаяад яваагүй нь сайхан ч гэлээ. Хүүхдүүдээ ямар их сэтгэлийн зовлон амсуулснаа мэддэг эсхийг нь хэлэхэд бэрхэл юм. Ямар нэгэн шалтгаан байдгийн болов уу гэж бодогддог боловч миний амьдралын хар бараан байлгах сонголт хийсэнд нь одооч би ээжтэй гомддог. Хүүхдүүдтэй хойд эцгийн нүр үзүүлээгүйгээрээ бахархан ярьж байгааг нь хараад миний уур гуниг зэрэг хурж байсан. Архичин аавтай байхын өөр нэг хэцүү зүйл нь бусад хүмүүс чамайг архичны хүүхэд л гэж харна. Чамайг дээрлэх нь, хулгаад сэрдэн, чамайг хүчрхийлнэ. Намайг 6 настай байхад хамаатны ах маань хэд хэдэн удаа бэлгийн хүчрхийлэлд оруулсан. Яагаад гэвэл намайг харж хандах хүн байгаагүй учраас. Бүгд л хичээл сургуультай, ажилтай, уух архитайгаа. Хэрвээ аав маань олигтой хүн байсан бол надад тийм зүйл хийх байсан болов. Тэр үед надад юу хийгээд байгааг нь би мэдээгүй. Зүгээр л маш муухай мэдрэмж төрж маш их өвдөлтийг л мэдэрсэн. Би тэр үедээ ээж аавдаа хэлэхэд хэцүү байсан юм. Учир нь тэр надад ээж аав чинь чамааг л загнана гэж хэлсэн. Тэр надад юу тохиолдсныг мэдсэн ч бусдад мэдэгдэлгүй өнгөрөөсөн. Тэгэхээр тэд буюу аав ээж нь бүгдийг мэдсэн байна. Намайг хамгаалж миний төлөө дуурах ёстой хүмүүс шүү дээ. Гэтэл тэд надад тийм аимшигтай зүйл хийсэн хүнийг зүгээр явуулчихад одоо намайг юу ч сандаггүй гэж бодон юу ч болоогүй юм шиг амьдарч чаддаг. Магадгүй тийм зүйл болсон гэдгийг хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй л үз. Олон жилийн өмнөх боловч миний үзэж туулсан тэр муу мухай зүйлсийг өнгөрсөнд нь орхиод ирээдүрөө харж амьдрах отооч надад хэцүү байдаг. Яг хүмүүс өнгөрснийг март тэр чинь болоод өнгөрцөн зүйл шүү дээ. Гэхдээ чи сэтгэлийн тэнхээтэй байл та гэх мэт тэр хүмүүс хэлдэг юм. Гэхдээ тэр тийм ч амархан биш. Олон жилийн муухай айдастайгаа амьдарсан. Би бусадтай нээлттэй нийтж байхаас имэж өөртөө итгэх итгэлээ хаанаас ч юм олохыг одоо хүртэл хичээдэг. Амьдрах зорилгоо хаан ч юм гээсэн мэт санагдаж амьдрал утгагүй санагдах үе олон тал тохиолддог юм. Сэтгэлийн тэнхээтэй, зоригтой, хүчтэй байх гэж хичээдэг ч гэсэн цээжин дотор олон жилийн турш хоримтлагдсан бул чулуу шиг тэр мэдрэмж одоо ч намайг доош нь татсаар л байдаг.
Архичин эцгийн хүүхэд бол төрсөн хувь заяандаа гомдож. Энгийн сайхан аавтай хүүхдүүдэд бүр аавгүйч хүүхдүүдэд атаархаж амьдарсаар ирсэн. Сэтгэлээр унаж өнгөрөөсөн тэр өдөр хоногуд өөр байсан бол магадгүй би амьдралыг хар бараанаар биш арай эрэг өнцгөөс харж амьдарч чадхал байсан биз дээ гэсэн байна. Тэгээд яагаад энэ загтлуудыг уншихыг зөвшөөрсөн юм бэ гэдэгт хөөрхөн зүрх төрийн бүс байгууллага өөртөө яг ийм хүмүүстэй бэлгийн хүчирхээлэл төртсөн тийм ээ олон жил дотроо тэр шаналлаа нууж яваа хүн гэр бүлийн хүчирхээлэлд өртсөн олон жил тэр амьдралаар амьдарч байгаа хүмүүстэй тулж ажилдаг. Тэгээд энэ хүмүүс маань яг нэг нэгэндээ урам өгч тэр хар бараанд дурсамжуудаа тэр муухай амьдралаа яаж ялан дийлж давж гарах вэ гэдэг үднээс хамтдаа ингэж ажилтдаг юм билээ. Тэгээд дээрэс нь энэ цагтлуудыг яагаад бичсэн юм бэ гэдгсэн. Магадгүй та хинт ч хэлж чадаагүй яг ийм байдалд орж исэн бол та ганцаараа биш шүү. Тантай адилхан маш олон хүмүүс даван тулаад ингэ явж байгаа гэдгийг мэдрүүлэхийг хүсэндээ энэ аяа явагдсан гэж хэлжсэн. Тэгэхээр яг одоо энэ цагтлыг сонссон тийм ээ. Танд ч бас иймэрхүү юм тохиолдсон бол та даван туулаарай. Тэгээд бас хөөрхөн зүрх төрийн бас байгууллагад хандаарай л гэж хүсмээр байна. Ганцаараа битээ шаналаад яваад таарай. За үргэлжлүүлэн дараагийнхаа цагт руу орно. За дараагийн цагтл маань хөөрхөн охиноос ирсэн байсан. Тэгээд 5 өдрийн цагтлууд насны хязгааргүй явдгаа гэдгийг бас хэлхэн зүй болов. Ягаад тэгэхээр 10 жилийн хүүхдүүд, өсвөр насны хүүхдүүд яг өөртөө тохиолдож байгаа юм асуудлуудаа бичиж илгээдэгт үнэхээр их талархдаг. Хаашаа бичгээ мэдгүй, хин тандхаа мэдгүй, хин хэлж ярихаа мэдгүй байгаа хүүхдүүд маань цагтлуудаа аягүй хэлгээд байдаг. Тэр нь 5 өдөр уншигдах боломжтой байдаг юм шүү. Тэгэхээр сонсдог бол цагтлуудаа илгээгээрэй гэж бас хэлээ. За ингээ үргэлжлүүлэн дараагийнхаа цагтл руу оръё. Ам ихчтэй энэ өдрийн мэндийг хүргэе. Би анх 14-ээс танаа радиог сонсдог болсон. Гэхдээ шуудан ирлээгээ 15 тагаас сонсож эхлээд одоо би 17 настай. Удахгүй 18 нас хүрнэ. Гэхдээ хинт ч ярьж байгаагүй дотроо бодож авдаг зүйлээ гадагшлуулаад ярихыг хүслээ л дээ. Гэхдээ энэ нь тийм амар хэцүү гонигтай зүйл биш шүү. Зүгээр л хинч мэдэхгүй нууцлаг ертөнцөө дэлгэхийг хүссэн юм. Би айлын ууган охин. Тулгын 3 чулуу шиг 2 насны зөрүүтэй эмэгтэй, эрэгтэй 2 дүүтэй. Манайх чин баянч биш, ядууч биш, алтан дундаж айл. Аав ээж 2 минь салаад 3 жилийг ардаа үтсэн байна. Хамаг ачаа ээжийн минь нуруунд дээр ирсэн. Ээж минь гэхдээ шантралгүй хэцүү байсан ч гэсэн инээмсэглэн харах ээжигээ хараад инээд гих багны цаана гуньгаа нуудгийг нь би сэтгэлээрээ мэдэрдэг юм. Өрх толгойсон ээж бүх ачааг нуруунд дээрээ дааж амьдрах хэцүү байдаг байх та. Би туслыг ивч нас жоохон гээд чаддгүй байсандаа гутардаг байлаа. Гэхдээ сайхнаас би бизнес хийж эхлээд овоо амжилттай болоод одоо амжилтын замдаа алхаж яваа. Гэхдээ би бизнес эрхэлдэг хүн ганцхан бизнес эрхэлдэг иш бас жүжигчин дуучин болно гэж боддгоо. Одоо хичээгээд яваа. Би удахгүй ээжтэй бодолтой сая төгрөгнүүдээр булнаа гэж бодож авдаг юм. Ачаанаас нь хөнгөлөх гээд л хичээж авна да. Би удмынхаа хамгийн анхны саятан эсвэл тэр бумтан болохыг нь хүсдэг. Ээжигээ энэ хүн чинь саятан тэр бумтны ээж нь гэж хэлэхийг хүсдэг юм. Одоо бол аль чадхаараа гэр орон хоол унданд ээжигээ оролцуулахгүйгээд өөрөө бүгдийг нь гартаж хийдэг. Миний одоохондоо чадах зүйл гэвэл энэ л байна. Энэ хүртэл уншиж өгсөн, сонссон та бүхэндээ баярлалаа. Би нэрээ амжилтанд хүрсэх хойноо MJ радиогийн хамт олныг урьж уулзахыг хүсдэг мөрөөдлөө заавал биелүүлнэ. Ам ихчээ, захиаг минь сайн хадгалаарай. Надад тэр цагт уншиж өгөөрэй. Тэр хүртэл та нандин хатгалаарай. Энэ хүртэл сонссон та бүхэндээ баярлалаа. Ам ихчээ, хайртай шүү, хүндэлж авдаг шүү гинэ.
Ас хөөхөг. Игчэн захиаг нь бүр хөвлж аваад нандин хатаглаад яг тэр үед ирэхэд чинь захиаг нь чам дахиад уншиж өгнө. Мэдүү заавал мөрөөдлөө биелүүлээрэ. Заавал тэр бомтон саятан болоорой. Тэгээ ээжигээ тэр бомтны ээж, саятны ээж мундаг шүү гэж заавал хэлүүлээрэ. Ямар мундаг юм бэ? Игчэн чамаар үнэхээр их бахарх чинь тэгээ. Баярлалаа. Яг хүнийг амьдралд шантраад яг тийм үнэхээр ууран болохоор ялангуяа өргөтөлгөөлөд ингээд хаваа явж байгаа аав ээжүүд Монгол улсад бол зөндөө байгаа тийм ээ. Тэр хүмүүс одоо яг нөгөө өөр хүүхдүүдээ жоох юм байна да анзаарахгүй гэж боддог байх. Гэтэ эдгээр чи ийм айхтар мундаг ухаалаг анзаарахтай байдгийм байна. Хүүхдүүдийг хөөрхөн шүү нэрээ. Магадгүй та одоо яг өргөтөлгөөлөд явж байгаа. Ганцаараа хүүхдүүдээ аваа явж байгаа аав юм уу ээж болно тийм ээ. Гэтэл таны хүүхэд би аавыгаа ингэж харгаанаа, би ээжигээ ингэж харгаанаа гэд хэлэхгүй ч гэсэн дотроо тэгээд ингэ явж идэм байх. Яасан хөөрх юм бэ? Маш олон хүмүүст урам өглөө их чин заавал цагтлыг нь бүр хөвлөж аваад ингээ хатгалаа цааш нь далт хийчнэ. Тэр үед нь нөгөө саятан гэд ингээд хэлнэ. Тэгээд захиаг нь уншиж өгнө. Баярлалаа. Хөөрх юм бэ гэсэн байна. Энэ охин надаас төв байж надаас ч илүү олон жил радиог сонссон мундаг охин байна. Солонгосын дуучин аюуш яг чам шиг хүнд амьдралаас гарсан юм шүү. Амжилт миний дуу чатнаа гэсэн байна. Хөөрхөн цагтлчид ам их чиг авиулуулчих юм аа. Энэ нэвтрүүлгээ таслаад хадгалж аваарай миний дөө. Дараа нэгчтэйгээ заавал уулзаарай гэсэн байна. Ста мундаг байна. Баярлалаа миний дөө. За би нүлмэс харчаад нэг уус уугаадах юм. За баярлалаа. Шууд нэвтрүүлгийнхээ үеэр ингээд над чиг байнгын хүмүүс нүлмэстайгаа гутгалдаа сууж идэг. Дагуулах та тэрийг мэд ойлгоод сонсоод дэмждэг та нарт үнэхээр их баярлалтай шүү. Ямар хөөрхөн захиа вэ? Мөрөөдөл нь биелнэ миний дуу гэсэн байна. За балраа туяа битсэн байна. Сарнаа сараа маань мундаг сайн охин байна. Амжилт аз жаргалын дэдийг хүсье өрөө. Тэр үед бид бас дахиад сонсох болно гэсэн байна. Гэм орой мэндэ ямар хөөрхөн юм бэ? Давхар нүлмэс гарчглаа бодож явахд хөрөндөө амжилт миний дүү гэсэн байна. Мундаг шүү манайхаа. Дандаа гой сайхан үг нэгэндээ хэлжээд нэгэндээ урам өгчээдэг. Гэтэл загтал битсэн хүмүүст эргээд ингээд комментд уншиж яхад манай сонсогчдын загтлаас урам авч маш их эрч хүчийг авдаг байхаа гэж бол найддаг юм. Гэрлээ хичээлж байсан гэн манай ами чи юу ч ярьсан шууд уйлждаг. Тийм л уйхан зөөлөн уншдаг гэн. Улахаа ерөн жоохон уйлаагаад талтаа хүн. За ингээд нэвтрүүлгийн хамтрал шиг танилцуулаад дараагийнхаа загтал руу оръё. За одоо ханиад том уу бол үнэхээр тасрахгүй аимшигтай. Ийм муугаад байгаа ч гэсэндээ үнэхээр хэцүү байна. Тэгээ хаварч үүрэж ядарчдаг дөө. Терапиуны цаг ирлээ өвдөж цагаа буалд терапиу. Тэгэхээр танд нусгаарал, найтах, хамар бүтөөрөх, бие зараах, толгоо өвдөх, хал урах, булчин өвдөх зэрэг иймэрхүү шинж тэмдэг илэрчээвэл терапиу ханиалгын эсрэг бэлтэмлэх хэрэглээрэй. За тэгэхээр энэ терапиуг Швейцар улсад үйлдвэрлэдэг юм бүтээгдэхүүн байгаа. Дэлхийд чанар амжилтаараа эхний 5-д ирэмблэгддэг юм байлаа. За 9 удаагийн Нобелийн шагналт ийм вакцины компани Дэлхийн эрүүл мэндийн байгууллага санаа томог их үед халуун шингийн одоо ихээр уухыг зөвлөмж өгч байгаа юм билээ. Тэгэхээр терапиуг халуунаар нь унтахын өмнө уух нь илүү тохиромжтой үр дүнтэй байдаг. Тэгэхээр та унтахынхаа өмнө нэг сайхан халуун устай найруулад уучих юм байна. За тэгээд терапиул юмаа өвчлөгч бодис гэхээр өвдөл намдаа халуун буруулах үйлдэлтэй судас агшаа хамрын битүүрлэг арилгах үйлчлэгээтэй хамрын шүүрэл буюу нус гоожоод байгаа ялгарлыг зогсооно харшлын эсрэг үйлдэл үзүүлдэг бахан витамин Цтэй болохоор энэ дархлаа дэмжлэх үйлчлэгээтэй байгаа. Алуун бүлээн шингэн ухаан хоолой өвдлийг намдаахад бол тусалж өгдөг. За шинж тэмдэг дөнгөж эхлэмэгц нь орой
орой унтахтаа орондоо халуунаар нугаад унтсны дараа илүү үр дүнтэй байдаг бахна, илүү үр дүнгээ үзүүлдэг гэсэн. Хэрэглэх зааврын хувьд болохоор нэг уут бэлтгэлийг шаардлагатай үед 4-6 цагийн зайтай хэрэглэх юм байна. 24 цагийн хугацаанд 4 удаас илүү олон бол хэрэглэж юусоо болохгүй. Бэлтгэлийг 4-өөс бага цагийн зайтай бол ууж болохгүй. Нэг 2 цаг болоод ч юм уу нэг удаа ерөөсөө ууж болохгүй байна. За дээрэс нь бэлтгэлийг 12-оос доош насны хүүхэд огт хэрэглэж болохгүй байна. За хаанаас авах юм гэхээр бүх эмийн сангуудаар худалдаалагдаж байгаа. Тэгэхээр им уучраас та эмийн заавартай заавал танилцаарай. Баярлалаа хамтран ажилласан терапийн цаг ирлээ өвдөж цагаа боолд терапи байлаа. За баярлалаа. Орой мэндэ. Сараагч маань мөрөөдөл нь биелэх болтугай чи чаднаа амжилт хүсье гэсэн байна. За үргэлжлүүлэн дараагийнхаа цагтл руу оръё. За дараагийн цагтл маань мөн адил нэг тэр бумаараа тэмцээ Монгол буюу даван туулагчдын дараагийн цагтлыг та бүхэнд уншиж хүргэе. Сайн байцгаана уу? Би одоо 20 настай. 5 жилийн өмнө амьдралд үнэхээр их хүнд үе тохиосон юм. Өдөр болгон зураг зурж, орой болгон дүүгээ гэрээс нь авч, хоолоо хийж, гэрээ цэвэрлдэг, эгэл жирийн суудсанд гэр бүлтэйгээ амьдардаг байдаг л нэг охин байсан юм. Нэг өдөр би маань ядраад зургийн дугуулангасаа гэртээ хараад буцаад сургууль руугаа очиж дүүгээ авах гээд явж байтал сургуулийн хажуухнаас хамгаалагчийн хувцас өмссөн ах намайг дуудаад "Мэдүү ахтаа нэг туслаад өгөөч" гэж гуйлаа. Тэгэхээр би юунд туслахын асуудал ах нэг буудан оруулах гээд байгаамаа чи надад өргөлцөөд өгөөч гэж асуусан юм. Тэгээд намайг дагуулж миний хизээч өмнө очиж байгаа газарт аваачсан. Тэгээд миний хаяг, нэр тэрч бүхэл утсанд чинь нэгч байгаа юу гэж асууж эхэлсэн. Гүй яхаа надад нэгч байхгүй штэ гэж хэлтэл миний утсыг булааж аваад халаасандаа хийж гисэн. Би дотроо бодохдоо энэ хүн ямар нэг буруу юм хийгээд байна да. Надад ямар нэг буруу юм хийвэл айсан ч гимгүй хүнийг сэрдээд явах бай. Тэгээд ч цэргийн хувцастай хүн юм байна да гэж өөрөө өөртөө зөрчилдөж байх хооронд тэр хүн хүнд ч хэрэггүй янз бүрийн дайжгасан зүйл ярьж хагаад намайг хананд тулгасан буудингийн аргашаа орохыг шаардаж эхэлсэн. Би бушуухан туслаа дүүгээ авах гээд яравчлан буудингийн ард орох гэсэн боловч хүлж юм тэглээд үнэхээр болж өгсөнгүй. Тэгээд хэллээ. Гүй ахаа энд чи орж болохгүй байна штэ гэтэл миний гарыг угц татаж аваад миний биед хүрээд үнсэж эхэлсэн юм. Би маш их хайсан, бас уйлсан. Тэр хүн намайг чимээгүй дугуйрал алан шүүгээд хит хитэ удаа илэгдэж, өшөглөж нүцсэн. Нэг мэтгэд би газар нүцгэн хөвтөж байсан. Юу болсныг ухаарах гэж өчнөө цаг болсон. Харин тэр хүн дараа нь энэ талаар хинч мэдэх ёсгүй шүү. Хэрвээ хүнд хэлсэн байвал би чамайг газрын гаваар орсон байсан ч заавал олоод алах болно гэж хэлсэн. Би аргаа барсандаа хинт ч гэдэггүй хэлэхгүй гэдгээ амлаад нус нулимсаа харчаад буцаад хэвийн байдалтай орсон. Тэр хүнээс холдоод үхтлээ уйлж бас маш их хайсан. Гэхдээ тэндээс гарангуудаа цагдаараа залгаж болсон бүх явдлыг хэлсэн л дээ. Чи хизээч хинт ч өөрийгөө доромжлуулахыг битгий хүлээн зөвшөөр. Чи би бүгдээрээ хайрлах хэрэгтэй юм шүү дээ. Хүнийг өмссөн хувцаар нь дүгнэж түүнд итгэдэг хүүхдүүд, эмэгтэйчүүд олон байдаг. Хэрвээ танихгүй бол яасан ч битгий даагаж яв. Үүнийг дүүнаар эмэгтэйчүүд хүүхдүүдгээд бүгдэнд нь зааж тайлбарлагч өгч байгаарэ гэсэндээ энэхүү цагтлыг бичлээ гэсэн байна. Тэгэхээр өөр хүүхдүүдтэй одоо ер нь хилтгэлтэй танихгүй хүн хинч байсан битгий орж ер нь таньдаг хүн байсан ч гэсэндээ битгий гэж хэлдэг. Гэтэл эн чинь бүр дүрм товц өмсч гсэн тийм хүн байсан байна. Тэгэхээр бас хэцүү бүр л илүү их сануулах ёстой л болчихж байгаа. За баярлалаа. Найруулагч надад хэдэн минут үлдсэн бэ? За минут үлдсэн бол сүүлийн нэг цагтлаа уншаад тэгээ минут үлдээг үлийн дүргээд дуусгахнаа гэж найруулагчаас хариу хүлээж байна. Хэдэн минут байгаа вэ? Өнөөдөр ч нөгөө унтраадаг өдөр учраас яг цаг байхгүйгээс сайн мэдгүй дуусгая гэж байна. За баярлалаа. Өнөөдөр хамт байсан цагтлуудаа илгээсэн сонсогчдоо бүгдэнд нь баярлалаа. Тэгэд энэ хүү цагтлуудаас
авахыг аваад гээх хингээгээд хамгийн гол нь бэлгийн хүчирхийлэл гэдэг энэ нүднээс талд маш их болдог учраас үр хүүхдүүдтэй эрэгтэй эмэгтэй гэлтэхгүйгээр бүгдэнд нь зааж сургаж сэрэмжлүүлж байгаарэ. Тэгээд амралтынхаа өдрүүдийг та бүхэн манай тухтай сайхан өнгөрүүлээрэ. Студид хөтлөгч Ами найруулагчаар Борхуугийн Чинбатнаар ажиллалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар 21 төрлийн өөр тэрэ 8 төрлийн ногоо орсон эрүүл солонгос чигнэмиг грин бэж рол, криспи рол, зам тераплений цагирлаа өвдөж цагаа буалд терапл байлаа. Баярлалаа та бүхэндээ сайхан амарцгаарай.